Дахин ертөнцид төгссөн илгээлт 2001 зөвтөлбөрийн хүүхдүүдийн төлбөр зардлын асуудлаар гарсан мэдэн дээр тайлбар хий. За энд нэг эхлээд тухайн мэдээлэлд байгаа тухайн тохиолдол болох хүүхдийн асуудал дээр тайлбар хэлье. За энэ суралцагчийн хувьд 2024 онд элсэн суралцж байгаа хүүхэд суралцагчийн зардлыг бид нар амжиргааны зардал, сургалтын төлбөрийн зардал, дотор байрны зардлыг хагасчил тутам шилжүүлдэг. За 24 оны 12 сард 24 оны 8 сар шилжүүлсэн төлбөрийнхөө өгөлт сургалтын дүн ирээгүй байхад 24 оны 11 сараас дараагийн улирлын төлбөрөө нэхэж эхэлсэн ийм суралцагч байгаа. Өөрөөр хэлбэл бид өмнөх улирлын дүнгийн үндэслэлж дараагийн улирлын санхүүжилт олгох ёстой. Гэтэл энэ суралцагч өмнөх улирлын дүн ирүүлээгүй 24 оны 11 сараас эхлээд 25 оны хаврын төлбөрийг нэхэж эхэлсэн. За ийм суралцагч байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ суралцагчд олгодог зардлын хэмжээг жил болгон дипломат төлөөлөгчийн газраас судалгаа аваад боловсролын сайдын тушаалаар шинжилж баталдаг байна. Тэгэхээр энэ жилийнх бол шинжилсэн тушаалын дагуу тухайн баталсан тушаал заах цаг хэмжээгээр бид дотор байр болон хүнсний зардлыг болгох, амжиргааны зардлыг олгоно. Харин сургалтын төлбөрийн нэхэмжлийг зөвхөн ирсэн нэхэмжлэл дээрээс түүшин болох сургалтын төлбөрт олгодог. За гэтэл энэ суралцагчийн тухайд ямар асуудал хөндөж байгаа вэ гэхээр өөрийнхөө нэхэмжил нь 8 сард ирсэн. 8 сарын 16-нд ирсэн нэхэмжлийг бид боловсруулад 9 сард санхүүжилт хүсгэд 9 сарын төсвийн хуваар 10 сард орж ирсэн учраас тэгээл олгосон ийм л учиртай зардал байгаа. За өмнөх бүтэн жилийн буюу намрын санхүүжилт авахтаа бол энэ суралцагч бүх төрлийн зардлуудаа авахыг хүсэж өргөдөлж боловсролын болон боловсролын зээлийн сандагсан бид өргөдлийг нь судалж үзээд журмалсан зардлыг тогтоосон хэмжээгээр өгнө л гэдэг энэ шаардлага тайлбараа өгсөөр байгаа. Одоо ч ийм санхүүжилтүүд олгогдсон байна. Тэгэхээр энэ суралцагч гудамд гарсан зүйл бол байхгүй. Зардлыг нь бид нар сая 10 сар шилжүүлсэн гэсэн үг. Нэхэмжлийг нь боловсруулад сангийн амнаас төсвийн хуваар орж ирэнгүүт нь шилжүүлсэн байна. Тэгэхээр гэрээний үүргийн хэрэгжилтийг буюу дүнгийн үндэслэлж дараа улирлын зардлуудыг олгох хэсэг шийддэг. Амжилтгүй суралцах хин нэгэн аль нэг улсын нэг суралцагчийн дүн ирэхгүй тохиолдолд бусад хүүхдүүдэд санхүүжилт хоцрох ийм тохиолдлууд бол за нийт улс улсаараа олгодог учраас байгаа. За хоёр дахь хэсэг мэдээлэл нь ер нь боловсролын зээлийн сангаас 27 улсын сургуулиудад ерөнхийлөгчийн илгээл хөтөлбөрөөр суралцагчийг сургаж байгаа. За энэ хүрээнд аль нэг хүүхдүүдийн сургалтын төлбөрийн зардал ялангуяа шин суралцагчийн хувьд намрын амжиргааны зардал болох хүнсний зардал нь сар болгон олгогддоггүй. Хоёрдугаар намрын зардлыг нь шууд их сар 9 сараас эхлээд олгогддоггүй. Тухайн суралцагчдыг очиж улстай очиж төвхнсний дараа дипломат төлөөлөгчийн газраас баримтад бүртгэлтэй банкны мэдээллийн даасыг нь нягтлж ийж улс улсаар нь бид нар улиралд нэг удаа л амжиргааны зардлыг бөөгнүүлж олгодог. Энэ жилээс 3 сараар нь ямар ч байсан төсвийн хуваарьтай өөрчлөлт оруулаад олгож эхлээд байна. За ийм л юм. Тэгэхээр аль нэг хүүхдүүдийн охироос асуудал бол байхгүй. За харин зөвхөн хүүхдүүдээс банкны дансны мэдээллийг зөв ирүүлэхгүй, банкны дансаа солих ийм тохиолдлуудаас болоод аль нэг улсын хүүхдүүдийн зардал бие биенээсээ хамааралтайгаар хоршлох тохиолдол байгаа. Хоёрдугаарт нь 22, 23, 24-гээд өмнөх жилийн хүүхдүүдийн сурлагын дүнгийн мэдээлэл ирэхгүй удаашралтай байгаагаас зарим тохиолдолд санхүүжилтүүд хянагдах хугацаа ороод байгаа. Ийм л процесс болоод байгаа. Тэгэхээр ер нь илгээл хөтөлбөрийн хүүхдүүдийн тухайд татвар төлөгчийн мөнгөөр сурч байгаа, хичээл зүтгэж амжилт орсон үнэ. Тэгтээ татвар төлөгчийн мөнгөөр сурч байгаа бол гэрээний заасан үүргүүдээ хангалттай биелүүлж, улирал болгоны төгсгөлд сурлагын дүнгийн мэдээлэлээ тогтмол эрүүлж явах хэрэгтэй байна. Зөвхөн нэхэмжлэл дээрээс сургалтын журмаар зохицуулсан зардлыг авах ёстой гэдэг ойлголтоо өгч явах ёстой байна. Банкны дансны мэдээлэл нь баримтад бүртгэлтэй данс байх ёстой байна. Өөр бусад зардлыг олгох боломжгүй. Намрын зардал хоцорч орно гэдгийг уг нь их явахт нь эхнээс нь хэлж тайлбарлаж өгсөн байгаа. Ийм л процесс болоод байгаа. Тэгэхээр аль аль талынхаа гэрээний үүргийг хэрэгжил хангахгүй бол зөвхөн нэг суралцагчийн асуудлаас болоод өөр байгаад байгаа юм бол байхгүй. Илгээлт хөтөлбөрийн хүүхдүүдийн амжиргааны зардлыг улиралд нэг удаа олгодог гэж нэрхэлсэн энэ зардал эх 7 хоногоос олгогдож эхэлнэ улс улсаараа гэсэн. Сар болгон олгогддоггүй юм шүү. Энийг эцэгчүүд нь бас зөв ойлгоорой.